Монгол Улсын үндсэн хуулийн хууль дээдлэх төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим болон Монгол Улсын хилийн тухай хуулийг зөрчсөн тул газар ашиглах эрх олох тухай байгаль орчин урамсгалын өөрчлөлтийн сайдын үүрэг гүйцэтгэгчийн 2025 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн А-дрop 618 дугаар тушаалыг хүчингүй болголоо. Экспортыг нэмэгдүүлэх зарим арга хэмжээний тухай засгийн газрын 2025 оны 197 дугаар тогтоолын 5-д заасны дагуу хууль зүйн дотоод хэргийн сайдын 2026 оны А-dropт тэг 3 тушаалаар байгуулагдсан ажлын хэсгээс засгийн газрын 2022 оны 95-349 дугаар тогтоолын хүрээнд автомат удирдлагын шингэлэг тээврийн терминал байгуулах зорилгоор Smart Eco Транс хязгаарлалтанд хувьцаат компанитай байгуулсан үйл ажиллагааг эхлүүлэх гэрээ болон хилийн гашуун сухад бомтод тус компанид олгосон газар ашиглуулах гэрээний хэрэгжилтэнд хийсэн хяналт шалгалтын дүнг засгийн газрын 2026 оны 2 дугаар сарын 11-ний хуралдаанд танилцуулж байгаль орчин урамсгалын өөрчлөлтийн сайдын үүрэг гүйцэтгэгчийн А-dropт 618 дугаар тушаалыг хүчингүй болох санал боловсруулж хуралдаанаар шийдвэрлэхийг даалгасан юм а. Ингээд гашуун сухад бомтод олгосон 66 га газрыг Smart Eco Транс хязгаарлалтанд хувьцаат компани 2022-оос 2025 хүртэлх хугацаанд гэрээ байгуулаагүй, зөвшөөрлгүйгээр ашигласан. Засгийн газрын шийдвэрийг зөрчиж байгаль орчин урамсгалын өөрчлөлтийн сайдын үүрэг гүйцэтгэгч засгийн газар солигдож байх хугацаанд буюу 2025 оны 6 дугаар сарын 13-нд шийдвэр гаргаж газар ашиглах эрх олгосон шийдвэрийг засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар хүчингүй болголоо.